Марлман гэдэг. Би одоо Harvard-ийн Kennedy-гийн сургуульд Master Public Policy-гаар суралцдаг. Зуныхаа амралтаар Монгол диаспора хөтөлбөрт хамрагдаад Axion Inc компанид бодлого хийж байгаа. Намаа 9 цогтын галуудах гэдэг. Би одоо 21 настай CVHG-гээд Хонконгт одоо суулцж байгаа. Үндсэн менежмент илүү санхүү бизнес талдаа. Түүнээс гадна одоо бодлого чиглэлээр суулцж байгаа. Бүгд амралтад авсан. Цэндаа хотод компьютер шинжилгээ технологиор суралцдаг 3 дугаар түвшний оюутан. Энэ жил Монгол диаспора төслийн хүрээнд хаан банкнд бас дадлага хийхээр ирсэн. Дадлага оюутан. Дэлхийн шинэ Дээлийн хотод Дээлийн их сургууль суралцж байгаа. Жилийн дараа суралцж дуусаад эх орондоо буцаж ирэх төлөвлөгөөтэй юм байгаа. Тэгээд улс төр судлал, олон улсын ярилцаа гэсэн чиглэлүүдээр ерөнхийдөө суралцаад явж байгаа. Намайг Сууд Эрдэнэ гэдэг. Би Унгар улсын Будапешт хотод дах Corvinus их сургуулийг Communication Media гэдэг мэргэжлэр бакалавра дөнгөж цай хамгаалаад дөнгөж төгсөөд ирсэн байна. Миний нэрийг Инхүнх гэдэг. Тэгээд би болохоор Кыргызстан улсад суралцдаг. Тэндээ бизнес тагсаж амьдсан. Тэгээд ингээд Монгол жоох ирэх сонирхолтой байгаад Монголдоо ингээд ирж Монголынхаа соёлыг танилцъя гэж бодоод ингээд Монголоор танилцгаад дадлага хийхээр ирсэн байна. Намайг Отгонбаатар Амина гэдэг. Би болохоор одоо Нью-Йорк University Шанхай салбарт удаа төвшний оюутнаар суралцж байна. Миний мэргэжил болохоор сэтгэл судлал тэндээ гүнзгийрээ тарих судал чиглэлээр бас суралцж байгаа оюутан байна. Намайг Билгүүтэй гэдэг. Би одоо Интехт Computer Science-ийн чиглэлээр Дээлийн сургуульд суралцж байгаа. Намайг Эрдэнэбаатар хөгтөө Батвшиг гэдэг. Одоогоор Польш улсын Радом хотод University of Technology and Humanities in Radom гэдэг энэхүү их сургуульд Information Technology буюу мэдээллийн технологи чиглэлээр ингээд суралцаад одоо 4-р курс орох байгаа юм оюутан байна. Намайг Нэмхүүгийн Мэргэн гэдэг. Торонтогийн их сургуульд сурдаг. Намайг Александр гэдэг. Би Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид байрлал Жорж Мэйсний их сургуулийн 4-р курсын оюутан байна. Намайг Лавжгийн Залж Аруул гэдэг. Америкийн нэгдсэн улсад байрлах Seattle-ийн University of Washington эрүүл мэндийн мэдээлэл зүй буюу Health Informatics хөтөлбөрөөр докторийн сургалтанд хамрагдсан оюутан байгаа. Намайг Баасан Базрогтой Жамс Дэжид гэдэг. Яг одоо хаан банкнд бодлого хийж байгаа IOM-ийн Монгол диаспора гэдэг хөтөлбөрийн хүрээнд. Намайг Баталгаа Өгт Атам өвөө гэдэг. Би Хятад улсад байдаг. American Duke University, Хятадын Ухаан University хоёрын хамтран зохион байгуулсан Duke University University 4-р курст сурах гэж байгаа оюутан байгаа. Намайг Марлаа гэдэг. Би одоо Японы Хирошимагийн хотод Хирошимагийн их сургуульд суралцдаг 4-р курсын оюутан байгаа. Намайг Алтан Зүл гэдэг. Одоо би Польш улсын Варшав хотод Варшавын их сургуульд Social and Public Policy мэргэжлэр 20 дугаар курстээ суралцж байна. Намайг Исүдэр гэдэг. Би Хятадын Duke Kunshan их сургуулийн 4-р курсын оюутан байна. Environmental Science болох байгаль орчны шинжлэх ухаанаар сурдаг. Намайг Кочрана Охто Мөхцэ гэдэг. Би Орсын Албаны улсад Плановын нэрмжит Орсын эдийн засгийн их сургуульд статистикчаар суралцдаг. Намайг Мантхай гэдэг. Би Канада улсын Торонто хотод University of Toronto Chemistry Specialist Applied Statistics Minor гэсэн мэргэжлүүдээр сурж байгаа. Одоо 3 дахь курсаар оюутан байна. Намайг Цэлмүн гэдэг. Хятадын шинжилгээ ухааны академи хотын хүрээлэн буй орчны хүрээлэнд экологи хүрээлэн буй орчны менежментээр докторийн зэрэгт суралцж байгаа. Намайг Амар Жаргал гэдэг. Би одоогоор Польшийн Яглоны их сургуульд молекул биотехнологийн чиглэлээр магистрийн зэрэгээ хамгаалж байгаа. Намайг Анаргоо гэдэг. Би Бүгд найрамдах Солонгос улсын Сүнжинхэн их сургууль мастрын зэрэгээ хамгаалахаар суралцж байгаа оюутан байна. Намайг Нэндүүчил гэдэг. Би одоогоор Италийн Ром хотын Луис их сургуульд олон улсын хууль мэргэжлээр суралцдаг оюутан байгаа. Намайг Жамц гэдэг. Би Интекийн Дээлийн их сургуульд мэдээлэл технологиор суралцдаг. Үнэхээр одоо маш өндөр байна. Ер нь ийм нөгөө олоос зөөлөн ур чадварын хичээлүүдэд төдийлөө ордоггүй. Тэгээд манай хамгийн ихний багш болохоор биднэрт ямар тестэд ажиллах ёстой юм. Хэдэн жилийн дараа өөрийнхөө одоо алсын хараа зорилгыг юу гэж тодорхойлж байгаа юм. Ингээд хонхонлон чиглэсэн маш олон сонирхолтой интерактив хөтөлбөрүүд зарлагдсан учраас үнэхээр баярлалаа. За хөтөлбөрийн үед бол үнэхээр гоё эхэллээ. Маш гоё үеийнхээ үнэхээр мундаг залуучуудтай уулзлаа. Энэ хүмүүсээс явандаа бас олон юм суралцах гэж би өөртөө найдаж байна. Юуны өмнө гадаад ингээд ажилдаг, амьдардаг, сурдаг ингээд ийм хүмүүст зориулаад дадлагын хөтөлбөр гаргаж байгаа ерөнхийдөө маш их баярлж байгаа. Яагаад гэвэл биднэрт яг Монголдоо ирээд ажиллах хүсэл аягүй их байдаг. Цаашдаа мөн яг ингээд Монголдоо ажиллахад ингээд бяцхан туршлага болоо үлдэж байгаа ерөнхийдөө бас баярлж байгаа. Сэтгэлийн хувьд бол айгүй гоё байна. Ягаад гэх юм бол нөгөө professionalism гэдэг зүйлийг яг гоё нээлттэй байдалтай хамт хослуулан авч явж байгаа хэрэг надад илүү их таалагдлаа. Одоо угаасаа айгүй олон юмны тухай workshop хийн гэж би анхнаас ойлголтоо орсон. Дөнгөж төгсөөд
4 жил гадаад байж байгаа буцаад хүрээд ирэхэд зөөлхөн газар дах энэ боломжийг олгоно гэд анх угаасаа төсөл хариуцсан хүмүүс маань хэлж ирсэн. Тэгээ яг тийм байгаа. Яг Монгол улсын одоо яг хөдөлмөрийн зах зээл ямар байгаа, карьераа яаж төлөвлөх үү гэдэг айгу хэрэгтэй зүйл сурж байна. Баярлалаа. Ер нь амар гоё байна. Төсөөлснөөс илүү ингээм төсөөлт авсан байсан гэх юм уу. Яг тэгвэл ингээ би workshop-од ер нь ингээ суугаад breaker гарч нэг ингээ хүн амьтанд танилцаад явна гэж бодсон чинь workshop-од нь өөрөөсөө бас юм айгүй хэм сургасан байсан. Яг л ингээ хүмүүс өөрийнхөө юм хувийн туршлагаас хуваалцсан ингээ бодит байдалтай айгүй тийм ойр байсан болохоор надад айгүй таалагдчихж байгаа. Монгол диаспора хөтөлбөрийнхаа гоё сургагч багшаар 3 удаагийн workshop зохион байгууллаа. 11 орноос ирсэн 24 интернүүдтэй айгүй аль болох Монголын одоо үлгэрчээ болсон компаниудаар зочлууллаа. Нөгөө талаар бас одоо интернүүдтэй цаашдынхан ажил амьдралын хэрэг болох гоё хөтөлбөрүүдийг сургамжтай хичээлүүдийг орохыг хичээлээ. Тэгээд миний хувьд болохоор бас интернүүдээс өөрөө бас гоё суралцсан, маш гоё эрч хүчийг авсан тийм гоё 3 workshop болж өнгөрлөө. Диаспора хөтөлбөрөөс болохоор миний хамгийн их олж авсан мэдлэг бол бусдад нээлттэй харилцах, бас дээрээс нь Монгол улс төрийн байгуулалт ажиллахад ямар байдаг талаар сурч авсан байгаа. Монгол диаспора хөтөлбөрөөс 7 хоног болгоны 5 өдөр болгоно дадлаг хийж байгаа оюутнуудад зориулаад өөр сэдвүүрээр хөтөлбөр зохион байгуулж байгаа. Тэгээ өнөөдрийн хөтөлбөр нь болохоор work life balance буюу ажил, тэгээд эрүүл мэнд гэдэгт нь өөрийн биеийн эрүүл мэнд болон сэтгэлийн эрүүл мэндэндээ хэрхэн балансыг барьж авч явах вэ гэдэг тийм workshop-д оролцлоо. Гадаад суралцдаг хүүхдүүд бид нар мастер, докторыг хийсэн мөрчлөөсөө бусдад хуваалцах юмудаа хэлхийн сацуу эрүүл мэндийн мэрэгжилтэн зэрэг хүмүүс өнөөдөр бол well-being, work-life balance-ийн талаар бид нар хичээл орлоо. Энэ хөтөлбөрийг зохиож байгаа Youthink болон IOM амны хост буюу Хаан банкт баярлалаа. Монгол диаспора дадлагын хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж дуусч байна. Бидний зүгээс залуучуудад айл болохоор мэргэжлийн талаас болон хувь хүний хөгжилтөнд чиглэсэн олон төрлийн сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг бол зорилоо. Ингээ энэ хүрээнд олон төрлийн байгууллагуудаар зочилсон, сонирхолтой хамтдаа мэдлэгээ хуваалцсан олон талд маш өргөн хүрээнд бид нэр сургалтуудаа зохион байгуулад залуучууд маань ч гэсэн энэ сургалтуудаас олон зүйлийг олж авсан, мэдсэн, хамтдаа хөгжсөн ийм сайхан аялал болж өнгөрлөө. Workshop 4-ийн хувьд болохоор бид нэр work-life balance сургалтыг орсон. Энэ хүрээнд бол яаж ажил амьдралын тэнцвэрээ амьдрал дээр, практик дээр хэрхэн үе шатааралтай хэрэгжүүлж болдгийм бэ гэдэг талаар нарийн ойлголтуудыг бол өгсөн байгаа. Залуучуудаа өндрөөс өндөр амжилт хүсье. Та бүхний маань ирээдүй үргэлж гэрэлтэй өөдрөг сайн сайхан бүхнээр дүүрэн байх болтугай. Хамгийн их яг надад үлдсэн зүйл гэвэл ажлын карьерт нь хүн хоорондын одоо network маш чухал байд юм байна. Тэгээ networking skill гэдэг нь өөрөө одоо бас бидний одоо их сургуультаас сурж байгаа мэрэгжлээс гадна бас карьераа хөгжүүлэх бас нэлийн хамгийн чухал хүчин зүйл юм байна гэдгийг ойлгож авсан. Workshop-уудад хамрагцсныхаа хүрээнд өөрийнхөө дадлагаасаа гадна ер нь айгүй олон талын мэдлэгийг суралцж байгаа. Тэгээ бас хамт одоо энэ дадлахын хөтөлбөрт оролцож байгаа бусад диаспорагийн хүүхдүүдтэйгээ бас их дотносож байгаа. Би Монгол диаспорад яг орохдоо бол яг дадлага хийгээл ингээ ажлын туршлага хөрөмтлүүлнэ гэж орж ирсэн. Гэтэ өмнө нь болохоор би ингээд нэг 5 жилийнхаа ингээд энэ том structure гаргаад ингээд нэг ийм газар ажиллана гэж бодож ирсэн. Төрийн бас байгууллагатай ажиллаж үзээд ингээд өөрөөр бас ингээд ивэнтүүд уулзалтанд ороод ингээд за одоо ер нь 5 жилийнхаа ерөнхийдөө ингээд төлөвлөгөөг ер нь тэр чигт нөөчлөөд ирээдүгөө арай нэг өөрөөр төлөвлөж ихсэн. Ирэх 2-3 жилд AI-ийн зөндөө их боломжууд байгаа. Тэрийг яг зөв ашиглах вэ гэдгийн талаар айгүй их сурч мэдлээ. 7 хоног болгоо ингээд өөр салбаруудаар шилжээд юм ингээд тойргоор ер нь л яваад байгаа нь айгүй их таалагдчихж байгаа. Миний хувьд энэ хөтөлбөр нь байгууллагад дадлага хийгээд зөвхөн ажлын туршлага хуримтлуулаад зогсохгүй 7 хоног бүр олон сонирхолтой хувь хүний хөгжил тэгээд ур чадвараа хөгжүүлэх олон сонирхолтой workshop-уудад хамрагдах боломж олгосон нь маш их таалагдсан. Би өгн өөрийгөө AI-г бас тодорхой төвшөнд ашиглаж чаддаг гэж бодож байсан боловч өнөөдрийн сешнээс ер нь аль AI-г буруу ашиглаж байснаа олж мэдлээ. Энэ хөтөлбөрийн ачаар би өөрийнхөө одоо chemistry specialist гэдэг мэргэжлэр Монголд ямар career option-ууд байгаа вэ гэдгээ илүү одоо үе таалгыг нэгж өглөө гэж бодож байна. За энэ хөтөлбөрт оролцсноороо бас хөтөлбөрийнхаа зах зээлийг илүү бас ойлгоод дахиад илүү сэргээгээд тэгээд бас энэ хөтөлбөрт орж байгаа ганц нөгөө төрийн байгууллага дадлага хийсэн болохоор төрийн байгууллагын дотоод бүтээц ер нь илүү ямар хувь явд юм байна гэдэг өмнө нь хувийн байгууллагад ажиллаж байсан болохоор төрийн байгууллагатай илүү танилцж байгаагаараа
бас онцлог болж байна гэж харж байна. За өнөөдөр бид нар хөтөлбөрийнхаа хүрээнд мэдээлэл технологийн үндэсний парктай танилцаад за мөн химиологийн болон химиологийн эйжентийн тухай бид нар воркшоп явуулсан байгаа. За мөн энд байрладаг стартап компаниудын одоо хамтран үүсгэн хэрэгцсэн нартай сонирхлоо сэдвээр анализ хийж за мөн асуулт хариултын одоо сешнийг явууллаа. Энэ хөтөлбөрийг зохион байгуулж байгаа хүмүүс болон оролцсон оюутнуудтай батан баярлалаа гэж хэлье. Би болохоор тэнд сурж байхдаа ямар ч practical experience байхгүй байсан. Practical дээр өөрийгөө нэг жишээд үзье. Ямар нэгэн компани дээр ажиллаад мэргэжлэрээ ингээд яваад үзье гэж бодсон. Энэ зуны хөтөлбөрүүд бол надад амар хэрэг таалагдж байгаа. Энэ зуныг үр бүтээлтэй өнгөрөө ер нь дадлагын experience авъя гэсэн зорилготойгоор баг ингээд дадлага би хийх хэрэгтэй байна гэж зүүдэл чирээд баг тэр өглөө нь ингээд дадлагынхаа зарыг харж исэн. Дадлагчдагч маань гэхэд бүгдээрээ өөрийн гэсэн одоо unique characterтэй тэгээ бүгдээрээ маш олон талбарт маш олон өөр төрлийн гайхалтай мэдлэгтэй хүүхдүүд байгаа болохоор тэдрээс суралцахад маш таатай агаад Max Group-ийн workshop дээр би яг энэ газар ажиллаад эндээс юу авмаар байгаа, юу суралцмаар байгаа. Эцэст нь би энд ажиллаж ямар өндөрт хүрэхээ тэрийг маш сайн ойлгосныхаа дараа ажил руугаа орвол тэд нартай ойлголцуулна зөв юм байна гэж би бодоо. Тэгээ ер нь цаашдаа ирээдүйд ажил руу ямар ч ажил хийж байхдаа одоо за би энд юу сурмаар байгаа, өөртөө юу авмаар байгаа гэдгээ тодорхойлох нь амар зөв юм гэж би ойлгосон. Миний хувьд нөгөө нэг хамгийн ихний workshop MCS Academy-тэй хамтарч зохион байгуулсан workshop дээр хүн өөрийн чинь үнц нь ямар байхаас шалтгаалаад чи ямар байгууллагад ажиллах нь айгүй уялдаа холбоотой гэдэг нь надад юу гэж хэлсэн. Ямар нэгэн хайрцаг баригдахгүй өөрийнхөө дураар одоо нэг таск өглөөхөд тэрийг арай өөрөөр биелүүлэх ч юм уу тиймэрхүү ажиллах дуртай. Тэгэхээр тиймэрхүү байгууллагын соёлтой арай юм ажилтнаа илүү зоригжуулдаг тийм байгууллагын үнэт зүйлтэй ч юм уу тийм компанид ажиллах нь ажил хэрэг авах юм бол би өөрөө ажиллаа хийж байхдаа аж жаргалтай илүү өндөр бүтээмжтэй явах нь чухал гэдэг тэр сэдв айгуу зүйлцээ. Монгол Diaspora 2026 дадлагын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн Youth Inc. Монгол залуу мэргэжлүүдийн нийгэмлэгийн зүгээс гүн талархлаа илэрхийлж байна. Энэхүү хөтөлбөрийг санаачлан санхүүжүүлж дэмжиж ирсэн IOM Mongolia олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагада талархлаа илэрхийлье. Энэхүү хөтөлбөрт дэлхийн 11 улсад бакалавр, магистр, докторийн түвшинд суралцж байгаа 24 монгол оюутан залуус маань эх орондоо мэргэжлийн дадлага хийхээр 200 гаруй өргөдөл гарагчдаас шалгарч хөтөлбөртөө 102 сарын хугацаанд маш том үн цэн бүтээж хувь нэмэр оруулсан байгаа. Мөн хэлийн чандад сурч амьдарч байгаа монгол оюутан залуусын мэдлэг чадварыг эх орныхоо хөгжилтэй холбох гүүр болж хамтран ажилласан хүлээн авагч 9 байгууллагада талархал илэрхийлье. Бид оролцогчдынхаа эрэлт хэрэгцээнд суурилсан суур судалгаа авсны үндсэн дээр 6-аас 8-7 хоногийн professional workshop, study tour буюу байгууллагатай танилцах аялал болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байгаа. Энэхүү арга хэмжээнүүдийг болон workshop-ыг хамтран зохион байгуулж дэмжлэг туслалцаа үзүүлсэн MCS Group, OV Group, Max Group, Хаан банк, Tesa Group, IT Park зэрэг байгууллагууд болон багш нарынхаа дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан. Залуучууд маань Монголын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, карьер төлөвлөлт, ажил амьдралын тэнцвэр, AI, дижитал ур чадвар болон доктортой хөгжил зэрэг маш чухал сэдвүүдээр сургалт, workshop болон хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцаж Монгол Diaspora фестивал болон йогийн сешн хүртэл хамрагдсан байгаа. Хамгийн гол нь хөтөлбөрийн оролцогч оюутан залуучууд маань маш эрч хүчтэй, зоригтой, зорилготой, идэвхтэй оролцож, суралцаж, бие биетэйгээ мэдлэг туршлагаа хуваалцсанд маш их баяртай байгаа. Та бүхэн маань Youth Inc-тэйгээ үргэлж холбоотой байгаарай, төгсөж ирээд өөрсдийн гэсэн хувь нэмрээ эх орныхоо хөгжилд оруулаарай гэж хүсэж байна. Ирээдүйдээ бэлэн чадамжтай, утга учиртай амьдралаа бүтээж байгаа Монгол залуу мэргэжлэнүүд улам олон олуулаа болох болтугай. Баярлалаа.